Дүүрэнтэн хөндөй гүн галуутай нуур. Социалист Монголын шинэ уран зохиолыг үндэслэгч их нацаг дөржийн төрсөн нутаг юм. Хүн ард нь ядуу зүдүү амьдарч байсан цаг өөрчлөгдөж, хуучин Монгол шинэ Монгол боллоо хэмээн түүний бичиж байсан энэ газар шороон дээр өнөөдөр цоошин баг нуур хот сүмдэрлэн болж хүчирхэг том үйлдвэр хар алтны сангааны элгээгтэй бүрлэн ирсэн залуучууд зовлил тахагч нартайгаа мөр зэрэгцсэн их орныхон уулын том үйлдвэрийн жинхэнэ нийтэд болон ажиллах боллоо. Ийм учраас эндхийн хотон шин, үйлдвэрэн шин, хүмүүсэн шин юм аа. Багнуур хотын анхны ажилчин Белази машин Цэнд аюуш ярихдаа 1978 онд Багнуурын уурхайг анх байгуулагдахад яг нэлээд хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар ирсэн байлаа. Анх биднийг ирж байхад Багнуурын уурхайд юуч байгаагүй энд анхныхан гэр буулгасан энүүд манай орцруугаа сахиул. За дараа нь хоёр дахь гэр нь бол манайх руу ирсэн. Ингээд энэ хоёр гэрт бол энэ байж байгаа бүхэмсүүдийн ажил амьдрал контор буудал авто фэшн чигээр бүх ажиллаа бол яваад ирлээ. Энэ уурхайн анхны инженер Сундай 1978 оны 4 сард ирсэн бас өвөлтийн нэлээд хэдэн мэрэгжилтэн манайд өргөдөн ирж ажиллаж байсан юм аа. Уурхайн Яроодоос гарч байгаа энэ усыг Сундай гол гэж нэрлэдэг юм. Хот маань уурхай маань 5 нас хүрдэг анхны хүүхэд чинь 5 нас хүрч байна. Тийм. Хоёрхан гэрээр суурьан тавьсан хот маань 5 нас хүрчээ. Миний дүүгийн нэр хэм блэ? Өдөө. Аав чинь нэр хэм бэ? Сонтой юм. Инженер Сундай юу? Чи хэдэн настай вэ? 5 настай. Чиний ээж хэм бэ? Нина. Юу хийдэг? Энти. Энэ хотын анхны иргэн Үлзий баярын ээжич бас шинэ хотын анхны эмчээ. Бэмчүүний хувьд Багнуур хотын хүүхд залуучуудын хот гэж хэлмээр байна. Зөвхөн цэцэрлэгийн ажлын комбинатад 300-аад хүүхд явдаг. Багнуур бол үнэхээр залуусын хотоо. Гагнуурчин, Бадамжив, Доокорчин, Буян Жиргал, Сэлэнгэ, Чимэт лам, Төөлөвөл, Бэчцүү, Тоолвол, Насчцүү энэ дөрвөн охин төгсний сургуулийн техник мэргэжлийн сургууль төлөвсөн газар нь Багнуур. Дөрвөлээ Монгол ардын хөсгөл намын гишүүд, дөрвөлийн Арионы ардын хурлын депутат. Зовлтын мэргэжилтэн багш нь Гаршков, Монгол багш нь халамжлан хүмүүжүүлэх Чимэт дөрж. Шинэ хотын залуучууд ийм л хүмүүс байна. Биер арай намхан Сэлэнгэ гэлээж бүтээлээр нөхдөөсөө дутахгүй. Тэгээд чи нөхөн Монгол зөвлөлтийн наримдын нийгэмдгийн их хурлд хотоосон сонгогдсон анхны төлөөлөгч юм. Ажилласан 3 жилийн дотор 5 мэргэжил эзэмссэн үйлдвэрийн хөдөлмөрийн аварга ажилчин хүн. Түүнтэй хамт ажиллах Алтан цэцэг бас өөрийн түүхтэй. Алтан цэцэг эвэлийн үрийн нарийн бичгийн дарга залуучуудын бригадын ахлагч гэсэн хүндэтэй өрөв хүлээдэг. Тиймээс Алтан цэцэг үүрэг хариуцлага хоёр өс зөндийхэд хэрэгтэй гэж ярьдаг. Одоо Арионы депутат Доокорчин Буян Жиргалын ярихыг сонсъё. Бид Монголын улсад залуучдын эвлийн илгээтэй өргөдөн Багнуур хотын бүтээн босголтод гар үеэр оролцоод ирчихсэн. Бидний ирэхэд Багнуурын нам цагаараа олон нийтийн байгууллага маш идэвхтэй татвар хүлээж авсан. Бид Багнуурын анхны илгээлийн нийлэлд болж ардын их хурлын депутат, хот орны депутатаар сонгогдсон ажиллаж байна. Бидэнд хүлээлгэсэн өндөр итгэл найдвар юм аа. Бидний ийм амжилтанд хүрэхэд зөвлөлтийн мэргэжилтийн Юрий Горшков, халамжлан хүмүүжүүлэгч, эцэг сарын дарга Чимэт дөрж, намын өрийн нарийн бичгийн дарга Гэлэг Болгон нарын Юрий хөдөлмөрийн үр дүн юм. На строительство Бахнурского угольного разреза я проехал в 1980 году в марте месяце. До этого я работал
Восточно-Сибирском объединении «Шахта Восточная», город Чита. Значит, по приезду была организована интернациональная бригада в составе советских специалистов, 4 машиниста и 9 человек монгольских товарищей. Одновременно мы теоретически занимались и собирали экскаватор. Алхагч цэглэн экскаваторын машинч Тиховский. Би Дорно Сибирийн восточны уурхайгаас ирсэн хүн. 20 гаруй жил ажилласан болохоор дадлаг туршлага гэж байлгүй яах вэ? Монгол дээрээ олон сайн шавьтай боллоо. Хүчирхэг энэ техникийг сайн эзэмссэн болд маань Монголын хувьсгалд залуучуудын эвлийн 18 дугаар их хурал төлөөлөгчөөр сонгогдсон оролцсон. Нөхдийнхэн чөлөө цагийн төлөө байнга санаа тавьдаг буян тогтох маань аймгийн Арслан цолтой. Цаана нь лавгдэрж, пөргдэрж гээд олон сайн залуучууд бий. Тэгэхээр би эднэрийн бахархахгүй юм бол юугаараа бахархах вэ гэж халамжлан хүмүүжүүлэгч Тиховский ярьж байна. 10 дугаарыг төгсмөгцөөл энд ажиллаж нар ирсэн класс бай. Бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын депутатаар сонгогдсон. Зөвлөлт амд нарын жишээгээр илгээлтийн эцдийг халамжиндан авч интернационал бригад байгуулан ажиллаж байна. Багнуурт ажиллагчдын 80% нь залуучууд болохоор тэднийг ажил амьдралын туршлагатай болгох хүндтэй үүрэг ийхүү нэр төртэй сайн ажилчин бүхэнд зүй ёсоор ногддог. Багнуур шиг ийм том хөдөлмөрийн талбар байгаагүй бол энэ хүчирхэг техник Монгол оронд ирэхгүй байлаа. Түүний нэг ээш 20 иргэдэг хүчит шинэ экскаваторыг өгсрөх ажил эд явагдаж байна. 270 вагонд очиж ирсэн энэ авраг том экскаваторыг өгсрөхөд наад зах нь 17,000 ширхэг хадаас ордог юм. Гэтэл коммунист Сирих дарахтай энэ хамт олон Дорно Сибирийн Азияны нүүрсний уурхайн туршлагыг хэрэглэснээр шинэ машина 18 сард өгсрөх нормоо 2 сараар наашлуулаад гавшгайлан ажиллаж байна. Энэхүү алхагч экскаваторын зөвхөн шанага нь 10 тонн хүнд 20 км-ийн багтаамжтай ГАЗ 69 машин шууд л дахиад орчих зайтай. 90 м-ийн тэртегээс 20 км нүүрсийг утхан шидэх хүчин чадалтай энэ экскаватор мөдхөн их уурхайн мөрөгцөг рүү алхаад хүрчихэд бэлэн болоод байна. Коммунист Сирийн ахалсан энэ хамт олон нүсрэх ажлынхаа зэрэгцээ үйлдвэрийн байранд шилэн хөдөлмж байгуулан шинэ ногоо ургуулж социалист ажил төрхийн жишээг Багнуурыханд үзүүлж байна. Создание Багнурского комплекса по добыче и переработке угля на 6 миллионов тонн в год. Багнуурд Мэд манипулятивын стратегик газрын орлогчдоор Ковалевтай уулзахад бид дэлхийд алдартай Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр Эрдэнэт хотыг барьж байгуулсан. Одоо социалист Монголын эрчим хүчний үйлдвэрлэлд томоохон байрыг эзлэх Багнуурын нүүрсний ил уурхай үйлдвэрийн барилга орон сууцны зарим хорооллыг барьж байна. Мөн борон дэр хөтөлгээд Монголын шин залуу хотууд үйлдвэрийн шин газруудыг байгуулагдаж байна. Барилгачин бидэнд ажил мундахгүй шүү гэж ярьдаг. Эрика Андреевна Кравченко ахлагчтай интернационал бригадынхантай уулзцгаая. Долоон өдрийн ажлыг 5 өдөр багтаах уриалга гаргасан энэ бригадын ахлагч Кравченко барилгачин тэр аяараа хөгжимшүүлээ гэж ярих дуртай. Өөрөө дуулан, шүлэг үншин, гитар тоглон, нөхдөч тийм байлгыг шаард. Чухам үгээр шилдэг сан хамт олныг бүрдүүлж чадах бөгөөд харин ажил дээр юм бол хатуухан хүн. Тэгж ил өндөр сахилгатай байлгаж баймаа чинь амжилтанд хүрэх ёстой гэж тэр үзнэ. Тиймээс чиг эднийхэнд муу ажилчин дундчууд гэж байдгүй. Багнуурыг залуусын хот гэж хэлж болно.
Одоогоос 5 жилийн өмнө анхны эрийг нь төрж байсан бол өнөөдөр эдэн зориулагдсан дунд сургууль, цэцэрлэг яслын ижүүрэн комбинатууд ажиллаж байна. Даш доржийн нацаг доржийн зохиол хуучин хөө. Хөдөөгийн байдал шалдар болдор цагийн улирал ороо босоо. Эстэй шанд буттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа суунаглана. Хөлд орхоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн урууд нь нүүж нэг хулгийг эргэн тойрон нутгасаар энэхүү ертөнцийг эзэслэнэ. Тэртээ уудыг өнгөрвөл айлгүй гэж бодож Тэнгэрийн хоянаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэрэгээс хосорч дэлхийн боловсрлоос гээгдэнэ. Тийм ээ. Хуучин хүүгийн явдал түүх болон үлдэж, харин хойчийг залгамжлагч өнөөгийн залуучууд нь хотоо өөрсдөө байгуулж, үйлдвэрийн өөрсдөө удирдах, цаг зай бүхнээ шинэ хотынхаа төлөө зориулж байна. Багнуур тосгоныг үйлдвэрийн том хот болгоход хүн бүхний хувь нэмэр хэрэгтэй. Аавгай Ленин үгүйсэнчлэн их эхлэлтийн давал гавлсан коммунист ботник Багнуур хотынхны хөдөлмөрийн нэгэн баяр болдог. Хоёрхан гэртээ байсан Багнуурт өнөөдөр орон сууцны бараг 3 хороолол босч 2000 айл шин сууцанд ороод байна. 1978 онд Эрдэнэт Улаан-удээс 56 мод авчран тарж байсан бол өнөөдөр энэ хотын гудамж талбайд 50,000 мод ургаж үнэхээр ажиллаж амьдрахын тохилог орчин бүрдээд байна. Энтхийн бас чөлөөт цаг бүхний зөвлөлт ахигч нарын аж төрөх ёсноос суралцах зориулж энд үс сайхан бол зүс сайхан үзүүлэх сургууль болж байхад тэнд амтд хоолны үлсгэлэн гарч арга туршилгаан солилцсон. Тэд бас өөрсдөө дууган зохиож өөрсдөө дуулцгаадаг. Отступила сопи, тишина степная, на земле монгольской город вырастает. Если даже скоро ты сюда вернешься, степь ты не узнаешь, в нас не ошибешься. Пусть трещат морозы, пусть пылятся бури, мы построим город на Багануре. Ла-ла-ла, ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла-ла-ла, ла-ла-ла. Монгол Ардын хөсгөл намын 18 дугаарыг хурлын төлөөлөгч интернационал бригадын ахлагч Хашбур. Би Тархан хотын политехникум төгсөөд дараа нь зөв толгой тоглолт Чинэнхэ хотноо 15 алхагч экскаваторын машинистын курс төгсөж энд ажиллаж байна. Энд манайх интернационал бригад ажилладаг. Манай бригадын ахлагч бол визраад өгдөг хүн байдаг. Манайх бол үргэлжийн өдөр шөнө ялгаагүй 24 цагт ажилладаг 4 ээлжийн ийм машин бригад юм аа. Манай машин бол 90 м уртсантай 15 куб метр нүүрс хөрс ялгаагүй хуулах хүчин чадалтай 90 м-ийн алсцаанд их хуурхай шинэ хотынд өдөр шөнө гэж байдгүй. Энэ өндөр хүчин чадалтай машинуудыг тэгжил ашиглаж баймаа чин төлөвлөгөө нормоо дагуулan биелүүлдэг юм. Багнуурыг үзэх, уул уурхайн энэ зогсолбортой танилцах гэсэн зочингийн чинь энд олноороо ирнэ. Харин энэ удаа ажил мэргэжил нэгтээ шарын голын уурхайхан хүрэлцэн ирээд байна. Бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар цэрэнд орж хамгийн түрүүн ийм авраг машиныг эзэмсэн аргаан ярьж бас заншил ёсоор их уурхайхан ижил дасал хар алтан утгаж үзлээ.
Сарын голын уурхайн Белазын жолооч Чимэд Баатарч мэрэгжил нэг нөхдийн сонирхсон бүхэнд хариулсаар явна. Бие биедээ нөхөрсөг ёсоор туслахгүйгээр нэг нэгийнхээ арипан баялаг туршлагыг эзэмшихгүйгээр бүтээн босгоно гэж байдаг. Тиймээс чиг ийм уулзалт бүр ихээхэн үр дүнтэй өнгөрдөг юм. Багнуурынхан бас социалист уралдаан төрүүлэгчдийн шагналыг зочдынхон өмнө нэр төртэй гардууллаа. Уурхайхан ирээдүйн тухай өгүүлэх дондоо даргын ирээ ямагт сонирхол татдаг. Наад захын 50 жил ажиллах энэ уурхай төслийнхин хүчин чадалд хүрэхэд жилдээ 6 сая тонн нүүрс олборлож 16 сая тонн хөрс хуулдаг болно. Цаашид олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэх төдийгүй шахмал нүүрс үйлдвэрлэж шатдаг хий гаргана. Хэдхэн жилийн дараа 25,000 хүн амтай болох Багнуур хотын ирээдүй их юмаа гэж дондоо дарга ярина. Догшин байгалийн эзэн болсон Домог цуут манай үеийнхэн ахан дүүсийн гар ухаанаар авраг үйлс цогцлоож байна. Байгалийн мэлми гүн гадуутай Багнуур биш их нуур байна. Ундраган татрахгүй тэр урсгал ус биш эрчим хүч байна. Хоёр нуурынхан сарвал динжээс ододын тэртех алсыг харж хотод олныхан ирээдүйн хөгжлийг огторгүй тийш далдан дуудсан ууган зохиолчийн зөн бэлэг улс орны минь ирээдүй байна. Урган болсон шинэ хот нь урагшлах хөгжлийн бэнлүү байна. Хүүгээд Багнуур хотыг барьж байгуулагчтай олонтой уулзлаа. Тэд ширхэг нүүрсийг оловч хоёр гардан атгаж, зүсэм талхыг ч болов ижил тэнцүүхэн хувааж, Монгол зөвлөлтийн наримлын хуудсыг хөдөлмөрч гараараа бичсээр байна. Дархан эрдэнтийнхэн гэж хэлж дассан шиг Багнуурынхан гэгч ийм л хүмүүс байна. Тиймээс жинхийнхний барьсан ордон шин, байгуулсан эзэдэн шин, дуудуулах амжилтан шин, дуурсгах алдарн шин байна.